Зохиолыг бичсэн Стенү, зохиолыг уншсан Туул Синди, Далд ертөнц. Зөв бус үг хэллэг агуулгацсан учраас зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдав. Алтан захиалганы сургаар ажилчид нь хідэн охид авчирсан боловч хинэн шаардлага хангасангүй. Биеийн хөгжил муутай, дээр нь насанд хүрээгүй охид байв. Тун удахгүй годомжинд гарч гашуун амьдрал думбах эдгээр охид Янжмаагийн үр зүрхийг ихэд шимшрүүлсэн тул боломжоор хідэн төгрөг өгөөд бүгдд нь ажил олж өгчээ. Тэд тэндээ тогтож ажиллах хэсэг нь тодорхойгүйж чадхаараа тусалсандаа сэтгэл нь амс хийсэн Янжмаад хоёр том захиалга ирлээ. Алтан захиалганд ер нь л дургүй болоод байсан тул ашгүй дээ, ядаж хоёр охины маань амьдрал хэвийн болох нь гэж тайтгаран бодоод сувдааг дуудуулав. Үүлэнг нуусанд нь жаахан гоморхож асан Янжмаа охиныг гэрээгээ цоцлаад гарсанд сэтгэл нь тайтгарч сувдаатай хэвийн харьцаатай болж санаа амарчээ. Манайд хоёр том захиалга ирлээ. Хэнийг сонгох уу гэж найр тавин асуув. Сувдагийн царайнд гэгээ тодрон нөгөө алтан тэр цоцлогцсан цаашдаач авахгүй. Тэгвэл Эни Ари хоёр ямрав том захиалганд гарч үзээгүй. Энжи яасан? Сувда төгдөрсгийн хэсэг азанснаа Энжи болно л доо. Өчигдөрхөн жижиг захиалганд гараад $10,000 олсон. Тэгээд л ар гэрн их л хэцүү амьдралтай гэж дуулсан. Эхлээд Энжигээс саналыг нь асуув. Нөгөө нэгийг нь чи өөрөө мэдээд сонгочих гэлээ. Үүлэнгийн асуудлаас түнжин тасрах шахсан сувда эзэн боосынхоо найрсаг занд сэтгэл нь тайтгарч тэр дороод Энжиг дуудаад том захиалга ирсэн. Чи орох уу гэж асуув. Дүрм зөрчиж мэдэх бүхнээ үл таних эрд хэлчихсэндээ бантан айж байсан Энжи дуу алдан "Сүний ихчээ, би орё. Чадах бүхнээрээ үйлчилж та нарыгаа хөөдөхгүй байж чаднаа. Дараа нь би эндээс гарч энгийн амьдрал руу орж болох уу?" гэжээ. Эни буюу Инхчя бол 20 настай нарийнхан өндөр гойлог охин. Ар гэр нь мөн л асуудалтай. Гэрээсээ зүхтан гудамжинд бие үнэлж байхдаа Тай массажны газрын тухай сонсож тэр даруйдаал зорж ирэн ажилд ороод жил гаруй болж байгаа билээ. Хөх жижиг өгзөг муутайж уяхан хоолойтой уран хөдөлгөөнтэй охин. Харин Ари буюу Ариунаа нь намхан хөвсгөр охин. Хөх өгзөг том тул гулгаанд олонтой сонгогддог. Тэр ажилдаач дадмаг. Нөхөртөө нэг хүүхэдтэй бөгөөд ар гэртээ чухам юу гэж хэлдэг нь сонин. Сувда удаан бодсны эцэст Энийг дуудан саналыг нь асуухад дуртаяа зөвшөөрчээ. Хоёр охиныг дагуулan нууц хаалга нууц лифтээр явсаар 9 давхурт гараад энд бүх зүйл бүрэн байгаа. Та хоёр зочддоо таалагдаж нэмэлт тип хэдийг авна. Бүгд өөрсдийнх чинь болно. Харин мэдээллийг хизээч задруулж болохгүй шүү хэмээн хатуу анхааруулжээ. Энэ хідэн хоногт ухаан санаад энэ дун байгаа өөрийгөө чухам яагаад байгааг ойлгож ядах гард хийсэн зүйлдээ огтхонж харамссангүй. Байглаас авсан мөнгөө буцааж өгөхийг хүссэн ч мундуугийн ятгалганд автан татгалзаад "Байгалагчээ, танд маш их баярлалаа. Би аль болох түргэн буцааж өгнө" гэжээ. Гардад ухаан алдтлаа дууралчихсан байгаль мөнгөө буцааж авах хүсэл үнэндээ байсангүй. Уг үйлдэл бүрээс нь ер бусын эерэг мэдрэмж авах тул гардад улам бүр татагцаар байлаа. Харин хашир мундуу айл эрт бүхний гадралчихсан үл таних зэгзгэр гойлог охинд гард яагаад туслаад байгааг мэдчихжээ. Тэрээр гардыг тун сайн мэднэ. Ер нь л бусдын төлөө төрсөн гэмээр тусч сайхан сэтгэлдээ залав. Жаалхан охинд дурлаагүй байсан ч туслах хүн чанартай ир. Гэхдээ мундууд өөр бодол бий. Эд хөрөнгөтэй үзэгслэнгоо бас ёс журамтай байгалыг гардад тохирох бүсгүй гэж сэтгэн тэднийг ойртуулахыг хичээж байлаа. Үүлэн хүргэж өгөхөд аль хэдийн шүн дунд болсон тул одоо айл амтнаар орж төв болоод юу вэ? Нэг газар орж амрыг. Энэ үүхэн дайтайхан цэвэрхэн газар бий гэж ятгасаар буудал дөрөө аван шил арх задлаад маргааш ахын машин авахар ярьсан залууд аятайх ойлгуулчихнаа гэж үе үе хэлэн ойр ойрхон арх сүгнөж гарт байгаль хоёрыг нилээн халааж орхиод өөрөө сэм гараад явчихжээ.
Мундуугийн санаа гадарлсан байгаал альтрүүнээс хойш дуу султаа болчихсон гардад ая тал зассан халамжилсаар ор дэрийг нь засаж өглөө. Эмэгтэй хүний зүн совин гэж байлгүй л яахав. Ухаангүй дурлсан залуу нь годгор хөөх охинд хайртай болчихож гэж ойлгоод өрсгөөр шийдсэн ажээ. Одоо ичиж нэрлэх цаг биш. Оронд ормогцол жигтгийн хурхран унтаж орхисон гардыг ажиглан удаан сууж хүсэл сэрлээ дийлж ядаад өөрт нь шурган бэмбэгэнтэл чичирсээр хэвтжээ. Уусан архин толгоонд нь гарч айцыг нь намжаа хагаад баг багаар ойрцоор гардын ханхар цээжинд наалдан "Чи ямар гоё залуу вэ? Би чамд маш их хайртай" хэмээн аяархан шивнэн нүдэ анлаа. Өглөө гарц ирээд уурлуул яана. Гэхдээ адилхан л уусан штэ. Би мдэгүүлгүй. Жаргалтай мөрөөдөл думбан тэнэгдүүхэн үйлдэлээ зөвтгөн бодсоор нам унтсан байгалыг өглөөс ирэхэд гарт аль хэдийн босоод явчихсан байлаа. Ичиж бас гомрохсон бүсгүй хингэнтэл уйлж өөрийнхөө арчаагүй дорой байдалд гутран хүнжилдэ улам шурган хэвтжээ. Нэг хэсэг ухаан нь уландаа орчихсан аятай зөвхөн эхнэр цолмондоо итгэж хоёр хүүхдээ нүд үзүүрлэж явсан дамдан зарим нэг зүйлийг эргэцүүлж бодох боллоо. Сэргэлэн цаваа хүүхдүүд нь нэг мэдгтэл нунж дорой нурамгаар сүмийж дальдчихсан харцтай болчихсныг гинтхэн л анзаарчээ. Хүү дүүлэн нь турж ицээд туняа муутай нарийнхан годгор юм болчихож анхны эхнэртэй учир шалтгаангүй хаягдаж гологдож хоцорсондоо шаарлхан цолмонтой танилцсан гэр бүл болж хүүтэй болсон нь л дамдингийн нүдийг бүрхэж сэтгэлийг нь хөргөж орхисон бололтой. Нагац ихчих рүүгээ зогтож одсон хүүгээ гэртээ аваачиж охинонч араас нь хүрээд ирэв. Цолмон юу ч болоогүй аятай хайлсан туглах шиг бөмбөрөн та хоёрыг нагац ихчиндээ очсныг дуулаад ээж нэрж төвдсөнгүй. Тэгээд ч тайлан тооцоо гаргах гээд бас хүүг харах хүнгүй хэцүүхэн л байлаа гэж тайлбар тавина. Энэ удаад амьдан итгэсэнгүй. Үүлэн дүүлэн хоёрын үйлдэл бүрийг нухацтай ажиж цолмонгоос хэрхэн дальдчин очиж бүлтгэнхийг анзаарлаа. Би ч мөн тэнэг хүн юм да. Төрсөн хоёр хүүхэд минь ямар гим хийсэн гэж. Богинохон хугацааны аз жаргал ташууран эднийг хойд ихийн дарамтанд зовоож байж шүү дээ. Химэн шимшрэн бодож байв. Гэвч цолмонд эсэн бусын юм хэлж чадсангүй. Ер нь л зориг хүрсэнгүй. Гэртээ хит хоноход цолмонгоос өөсөв олдохгүй л байв. Гэтэл дэлгүүрлөө явсан үүлэн ирэхгүй таг болчихов. Цолмон ярвганан уяанаас алдурсан нохоо аятай гэртээ тогтдгоо шүү дээ. Ямар сайндаа л ажилд явахдаа гаднаас нь төгжих вэ дээ. Гэлээ. Дүүлэн өмөлзөж ирснээ. Худлаа. Игч дэмээ тэндгүү штэ гэж гинтхэн чарлснаа ааваасаа ай бололтой дууга хураачхав. Энэ удаад амьдан хүүгээ зандарч загинсангүй. Охиныхоо араас гарч тэр хаваар нилээн ирсэн боловч сураг алга. Хуучин хадам эгч надмид руу залган үүлэн бас л гүгээд явчихлаа. Танах руу л явсан байх. Би маргааш очиж авахаас гэж хэлэхдээ дамдан өөрөөр элдэн муу юм бодсонгүй. Сар гарan гэрээсээ хол явсан тэрээр уцаа унтрааж орхиод эхнэртэйгээ шүнжин жаргаж хоноод өглөөн л үүлэнг нагц хичээндээ очоогүй болохыг мэдэн сандарч эхэлжээ. Цолмон хямсагнан охин хүүхэд нэг буруу л эрэгвэл хэцүү шүү. Үерхдэг банд мандтай болоол байлгүй гэж улам бүр бачимдуулна. Нэрэж тийм юм болов уу? Уг нь их л даруухан хүүхэд юмсан гэж бодсон ч хэсгийн цагдаад мэдэгдэн тэр хавийн дэлгүүрүүдийн камер шүүлгэж үзээд олж харсан зүйлдээ игээл ухаан алдчихсангүй. Хэсгийн цагдаач гайхаж шогшрон "Донтоо новшнууд вэ? Бүр цагаан дагарч гүйцжээ. Гигийн цагаан өдрөөр камерны өмнө хүүхэд тулгаалаад та тайвшраа. Машиныхын дугаараар ядах юмгүй олчихно" гिचгээд төв рүүгээ мэдэгдэн тэр дараа охиныг ирж эхэлжээ. Машина буцаан авч чадсан ч гардын сэтгэл нэг л гунигтай. Мундуу байсгийгээд л гүйж ирээд машинтайгаа байхад бүх юм сайхан болноо. Тэгээд ч байгаль яар нэхэхгүй гэсэн шүү дээ. Чи охины аав ээжтэй нь уулзаж хагас мөнгөө гарт хяламхийн муухай харснаа тэдэнд хэлж болохгүй. Охиныг тийм байдалд оруулсан хүмүүс яаж ч мэднэ. Дүүн мөнгөнд огт санаа зовоогүй. Гэхдээ сэтгэл нэг л хоосоо оргиод болдоггүй гэлээ. Мундуу мушилзан байгальд дурлчихсан юм биш үү?
Сайхан бүсгүй, сайн жимхтэй. Та хоёр ёстой гоё хосууд болно доо. Гүчи гард игдүүцэнгүй гараа хийс авчснаа. Мэдхгүй. Надад туслаад л та бас шургаад л юу ч болоод байгаа юм бүү мэд. За энэ яах вэ? Хойлоо жаахан унтаж амрыг. Ачаач дүүрчихлээ. Ингээд машиныхаа кабинд орчхов. Нэрэл байгаль их сайхан хүн юм. Өрөвч сэтгэлтэй. Гэтэл яагаад надад тэр хүнийг их сэтгэл өчүүхэн төдий төрөхгүй байна вэ? Гардын нүдний өмнө байгалийн цэвэрхэн царай гунигтай харц гойлог тэгш би зураан тодорсон ч төд удсангүй зэгзгэр туранхаа үүлэнгийн ичингүйрч гэрвшсэн царай харагдаад эхэллээ. Зүрх рүү зүү хатгах адил час хийж сэтгэлэн догдолж орхив. Юу вэ? Би арайч дээ. Бие хамгаалах чадваргүй жоох охиныг бодоод ах юм. Ингэж болохгүй штэ. Ингэж бодовч үүлэнгийн тухай бодолд ирэхгүй догдолж буйгаа мэдрэн охинд дурлцгаснаа сая л ойлгожээ. Тэрээр жаргалтай мөрөөдөлд автан зүрмөглөж хэвттэл утсан жингэнлээ. Агимагийн сандарч бачимдсан хоолой сонсогдон "Гайртаа чи нутаг буцаагүй эцтэй. Үүлэнг хүн хулгайлчгаж наг зэгчин дөнгөж сая хэллээ." Гихэн тэр гайрт ухсгийн босоод хідэн зүйл авлан асуучаад мундуу руу гүйж хүрэн "Аха, энэ түлхүүр аваа. Охин." Дахин юу ч эсгэлсэн гайрд санд мэд гүйж одоход мундуу ганц ч үг хэлж чадалгүй ангаасаар хоцорчээ. Тэр дороо Агимата уулзан юу болсныг асуухад өчигдөр орой дэлгүүр рүү гарчгаад эргэж ирээгүй гинэ. Аав налга болсныг өглөөл мэдсэн бололтой. Ингээд мэдэх бүхнээ хэлж өглөө. Машины бичлэг тодорхой байхад эзнийг нь цагдаа нар ирж байгаа гэсэн олдохгүй байгаа сурагтай. Арай нөгөө газар руугаа совдаагаас асуусан ирээгүй гэсэн. Гэхдээ хэд хоногийн өмнө захиалга ирсэн гэсэн. Ийм учиртай юм л да. Ингээд ичиж улаасан Агима массажны газрын нууц захиалганы тухай ярьж өгөв. Гайрд нудраг зангидан ямар муухай юм бэ? Жоох охтыг наймалцаад ингэж болно гэж өв хэмээн ойрлоход Агима аль болох зөөлрүүлэн тайлбарлаж ойлгуулах санаатай дуугаа намсхан бовтнон. Тэд гадуур яваад юу ч олж мэдэж чадсангүй. Гайрд сандрал бухимдлаад аран арайхийн тайтгараад "Эртээ танах руу дайрч ордог хоёр залуу юм байна шүү дээ. Би ямар тэнэг юм бэ? Огт сансангүй. Хурдыг авъя." Гэхэд Агимач шогшрон "Нэрээ тийм юм байна. Би айгаад гэртээ очоогүй хэд хонцглоо. Тэд одоо хүртэл эргэлдэж байгаа гэж үү?" хэмээн гайхширч тэр дороо давхиж хүрээд орц руугаа дөхөж очтол өнөөх нүүрэндээ саривтай залуу хідэн бахин мэрчүү дагуулчихсан толсжээ. Төрийн хурган дарга нарын нэрээр том захиалга өгсөн жаргал ядам хоёр өөрсдийгөө таниулахын тулд масктай орох зөвшөөрөл авчээ. Ер нь нэр хүндээ бодсон ихэнх үйлчлүүлэгчид маск зөөх дуртай байдаг болохоор янжмаа болд хоёрч тэднийг шалгаж сүйд болсонгүй. Бүх зүйл яг л төсөөлснөөр тэрнээс жилүү нарийн дэг журамтай байсанд шогшорч гайхсан жаргал ядам нарыг 9 давхарт гарахад царайлаг хөөрхөн Энжи нар инээмсэглэн ухтаад ширээнд урьжээ. Энжиг мэдэх ядам шууд л нарийн гойлог Энийг дуудан хажуудаа суулгахад жаргал нэг сүрхий том харснаа Энжигийн гарнаас атхан өөрлөгөө татан тэврэв. Үнэн дээр жаргалд охид сонин биш. Маш их хөрөнгө зарж тогтжуулсан энэ нууцлаг байр тун их таалагджээ. Тэгээд ч түүнийг үзэгсэлэнд үүлэн охин хүлээж байгаа болохоор энэ бүхнийг хурдхан дуусгая гэж бодов бололтой. Ёс орхож суугаад яахав. Чиний юу чаддгийг харъя. Гэхэд Энжи инээмсэглэн босоод "Та дээшээ гарна уу? Би танд угаалга бас иллэг хийж өгье" гэлээ. Иймэрхүү массажийг үзэхээрээ л нэг болсон жаргал 10 давхарт гармагц ахаад л гайхаж шогшров. Дэндүү тансаг тогтжуулж "Энийг нь өөр юм болгоод авчих бол сул мөнгө олоод л амар жаргах нэ дээ. Сувда хаана байдгийн бол ийшээ орж иртгэл байж таараа" хэмээн бодол хийлж нэг л мэдхэд нүцгэрсэн байхаа анзааран охины үйлчлэгээнд дур хүсэл нь асаж эхэллээ. Энжи маш их хичээн үйлчлүүлэгч эрд таалагдахын тулд чадах бүхнээ дайчилж байв. Угаалга дуусаад халуун тасаа асгаад хөхөөрөө шахан наалдчаад гулгаж эхэллээ. Чанга хатуу хөх, чилгэр гуй, умдагны ус бүх биеийг нь үрж эхэлмэгц жаргал өөрийн ирэхгүй айхлан гиншиж "Гүчи чин сүрхий юм аа.
Хөгш ахыгаа хөглөж чадаж байна шүү. Ингэж охиныг магтах зуураа ээжээ рүү гараа зэтгүүлэн гуй хасыг нь илбэнэ. Жаргалыг дээшээ харуулan хэвтүүлсэн ээжи силикон шахан томруулсан авраг эрхтэнгэн сүрдэн харах зуураа ойрт яагаад ийм хүмүүс их ирэх болов амар юм бэ химэн аяархан шивнэн хөлсөө бурзаалган уйхан хоолоогоор гиншин гулгасаар байлаа. Ахын дүүдээ нэмэлт мөнгө өгнөө. Бас гадаад руу явуулсан ч чадна. Ийн өглөх жаргалын хуйл тачаал дээд зэгтээ хүрэн эргэтнэн чинрэн хатуурчав. Үнэндээ цаашид тэсэг тэнхэл үлдсэнгүй. Тэрээр гинтхэн ухсгийн үндийж ээжийг дороо хийчгээд уруулнаас нь хүчлэн озонгууд хөлийг нь алцаалгалаа. Аха, хамгаалалт тэр хогоор яадгийг. Та нар чи эмчийн хяналтанд байдаг үсттэй. Хизээч ийм балмад хүнтэй таарч үзээгүй ээжи чадлаараа тийчгнэн заавал хамгаалт хийх ёстой штэ. Ингэж болохгүй ингэж орилсон ч оройджээ. Жаргал том сарвуугаараа охины амыг таглаад нөгөө гараараа гуйнаас нь чанга атхан зүтгэсээр мунаг эргэтний хүчлэн дүүрж орхив. Ээжи эсэргүүцээд нэмэргүйг ойлгоо бололтой биеэс суллан зөнд нь хаяад өвдөд вэ штэ зөөлөн л дөө гэж шивнэн хурдан дуусаасаа хэмээн нулимс цэлэгнүүлэн бодсоор байжээ. Гин сэрэггүй явсан үүлэн охин сэхэрч амжилгүй машин чихэгдэн үл таних газар ирээд нэг хонлоо. Айдас гэхээсээ илүү гайхшралд автан тансаг тавилгатай өрөөнд хөдөлгөөнгүй суусаар цагийн баримжаагаач алджээ. Баячуудын хүүхдүүдийг барьцаалдаг тухай киноноос л үзэж байснаас ядуу хоосон өөрийг нь чухам яах гэж энд авчирсныг ойлгох санаатай толгоогоо гашилган зөндөө бодсон ч таймтай санаа олсонгүй. Аавыг нь нэзгүйд хойд ээжтэй нь уулздаг залуу хэд хэдэн удаа хальт таарахтаа нүдээ ирмэн ирээ цээргүй ширтэн үүлэн маанч үзэгслэн гоо охин болох нэ дээ. Ахан дараа нь гоё юм үзүүлнэ гэж сэм шивнэж байсныг санаад тэр муухай ах л ийм хийж би одоо яах вэ гэж уйлагнан гархаалгыг гараа өвттөл нүдээд тусыг ис олов. Үүлэнг сонссноо эсвэл ирэх ёстой байсан уу хаалга нүдснээс хойш тун удсангүй түлхүүр шажигнан махлаг бүдүүн эмхтэй орж ирээд юу ч эсгэлэн хоол унд бэлдээд зогсчоо. Ихчээ би хаана байгаа юм бэ? Намайг гэрлүүн явуулаач ингэж хідэнтэй гойж үдсэн ч өнөөх эмхтэй яг л хилгүү хүн аятай таг дуугүй ажилласаар л байлаа. Сүүлдээ цөхөрч айж эхэлсэн үүлэн тасалгааны булан бараадан бүлтэлзээд суучхав. Өнөөх эмэгтэй хоолоо хийж дуусаад тавглан ширээн дээр тавимагц сая амнын хоол ундаа сайн эд чи их азтай ох юм. Үгэнд сайн орвол чамааг аз жаргалтай амьдрал хүлээж байна. Харин зөрүүдлээд байвал өөрт чинь төдийгүй дүүд чинь муу юм болно шүү. Усан дор шүүгэнд хувцас байгаа сольж өмс ойлгов уу? Химэн нэгэн амьсгаагаар дөржигнуулж орхиод дахиж юм хэлсэнгүй гарч оджээ. Гайхаж хоцорсон үүлэн хэсэг зур хингэнтэй л уйлж сүулдэ өлсгийн эрхэнд хоолноос идлээ. Дараа нь өрөөнүүдтэй танилцсан ямар ч цонхгүйг олж мэдэв. Бүдүү өгчийн хэлсэн үг чихэнд нь хангансаар байсан тул тохилог угаалгын өрөөнд усанд ороод шүүгэнээс хувцас сольж өмслөө. Хөөхий дүүд нь муу юм тохиолдохгүй гэж айснаас л энэ бүхнийг дур муутайхан хийв. Чухам юу болоод байгааг ойлгох ухаан үнэхээр хүрсэнгүй. Эцэст нь сайхан сэтгэл гардын тухай бодож эхлэн хоёрчуудаа аварсан шигэ хүрээд ирэх юм шиг санан мөрөөдөлд умбжээ. Бодох тусам зүрх нь хурдан цохилж сэтгэл нь догтлон жаргалтай яа мишэн. Яг л үлгэрт гардаг ханхүү шиг цагаан морьтойгоо дүүлэн давхсаар ирж ардаас ундлан хаашаа ч юм зүхтэн одох юм шиг санагдана. Намайг яаж тоох вэ дээ? Би муу охин. Ажил хийхээс төвөгшөөж бие үнэлхийг хүссэн гэж шивнэвч эр хүний булчинлаг чирэг нүцгэн биеийг анх харснаас анан улам бүр догдолцохов. Гайр даах муу хүн бишээ. Намайг аврахаар ирнэ. Өөр хинч миний төлөө зүтгэхгүй. Охины хархан нүдэнд нулимс сандралан хазар даган урсавч жимийсэн улаан урууланд нь нууцхан инээмсэглэл тодорчээ. Нүүрэндээ сорвтой зэвүүн царайтай оргил ахаад л андуурч хит басамжилснаа мэджээ. Бие томтой нудрах зодоонд тун сайн 4 ирийн хамт гарттай тулсан ч бараг л гар хүрч чадалгүй ялагджээ. Новш минь биднийг ямар хүмүүс болохыг мэдхүү
Ингэж арга баран өглөн ухарч нэг мэдхтэл гал манартал зохиулан ухаан алдчихаж хэр удсан бүү мэд сэрхэд гар хөлн хүлээтэй сандал дээр суухаагаад өөдөөс нь гайрт хилэнтэй харан зогсож байв. Бас өнөөх янхан хүүхэн намайг сулал чич буруу хүнээр оролдлоо доо ингэж хэлж дуусаагүй байтал сандалтайгаа онхолдож унтал цохиуллаа. Өвдөлт нь тэсвэрлэхийн чаргагүй юм. Энэ байтугайг үдсэн ориглын зүрх мохон илүү үг хэлээд нэмэргүйг ойлгон муужирсан дүрэсгэн таг хэвтчихв. Гэвч гайрт зогссонгүй. Сандалтай нуугц татан босгоод охин хаана вэ хэмээн хилэн бадарсан харцаар харлаа. Ямар охин? Урсан өнгөрөх хорон бүхэн дэндүү үнтэй тул гайрт ясархаж хүлээхийг хүссэнгүй. За яах вэ? Хэр шандастайг чинь шалгая л да. Ингэсээр багчны хайрцаг задлан байх гаргаж ирснэ агимат хандан энийг чи харсны хэрэггүй түр гарч бай гэлээ. Улмал шалчиж орхисон ориглын нүд бүлтгэнэн гүй чи яах гээд вэ гэхэд гайрд чиний хэлээр л ярих гэж байна. Чи миний хэлснийг ойлгохгүй байна шүү дээ. Ориглын аманд альчуурч ихэж орхиод гарынх нь хурууг атгаж байснаа өнөөх бахаараа хумсыг нь сууг татаж орхив. Оргил тийчгэн салгансан ч гайрт зогссонгүй. Баруун гарных нь 5 хурууны хумсыг бүгдийг сууг татаж хайчаад зүүн гарлуун зүтгэлээ. Мөн навшиг хилд оруулахын тулд ингэхээс өөр арга байхгүй. Оргил толгоогоос авлан нүдэ бүлтгнүүлэн тийчлэхэд шанааных нь бас гүрээнийхэн судаас гүрийж таван нүүрэн час улаан болчихжээ. Шалан дээр ус туслахыг бодвол өмдөндөө шээчихсэн бололтой. Гайрт аманд нь ч гэсэн алчуурыг авахаасаа өмнө ойрлоод үзээрэй, ойлгов уу гэхэд цаатхан толгой дохиж харагдана. Агима чи энэ новшийн гарыг боогод өгчих. Асуултанд нэг л үг худал хэлвэл зүүн гар, дараа нь хөл. Оргил толгоогоо яаран дохихыг бодвол хоншиг номхорсон бололтой. Гайрт цэглэн ширтээд Нүрбек гэж хин охины ээжийн нууц амраг хэргийг тэр залуу тоххоор шийджээ. Энэ миний санаа биш ээ. Чи тэр өдөр биднийг дагсан уу? Тийм ээ. Босс тушаасан. Тэр чин хин? Ядам үгүй жаргал. Охин одоо хаана вэ? Үнэндээ би сайн мэдэхгүй байна. Гэхдээ жаргалын жочид буудалд л байгаа ах. Ядам гэж хин? Массажны газрын босс хүүхний экс нь тэр хүүхнээс болж хоронд орсон гэсэн. Буудлынх нь хаяг гайрт хизээч хийж үзээгүй балмад үйлдэлийнхээ хүчинд бүхнийг олж мэдмэгц. Охины нэг ширхэг үсч болтгой унсан байвал чи өөрийгөө хүсэнд тооцоорой. Намайг эргээд иртэл тисэд байж бай. Гिचгээд яаран гарч оджээ. Нууцлаг 10 давхар байрлагын бүхэл булхайг мэдэж чадсан жаргал ядам хоёр тэнд удсангүй явчихав. Тооцоогооч хийсэнгүй. Танаа үйлчилгээ дэндүү муу юм байна. Огтн ч доожоогүй. Бид арай өөрийг хүсэж ирсэн. Гिचгээд хамгаалагч залуу ганцхан цохиж унгаад хээвнийг алга болжээ. Жаргалын бахан хансан бололтой тажигнтал инээж байснаа. Чи одоо болдоо ихнэрлөө яв. Ажил хэрэг яриад арга цааж бай. Над руу зургийг нь сим дараад явуулчихаарай. Харин би өөр ажил хийн гэд шүдэ тажигнтал хавирчээ. Чухам юу гэдгийг маш сайн ойлгосон ядам тэр дороо л давхсаар болдын ихнэр тунгалгийн оффист очоод нарийн бичигт нь хандан би танаа захиралтай уулзахаар хэд хоны өмнө цаг авсан хүн байна. Уламжилж өгөөч гэлээ. Энэ хооронд болдтой холбогдсон жаргал минь дус мэдэлцсэний дараа 10 давхар байшин массажны газар охины захиалганы тухай мэдсэн бүхнээ товч бөгөөд тодорхой хэлж орхив. Утасны цаана болд хэрхэн амьсгаад нь сандарч байгааг анзаарсан жаргал багталтаа мушилзаж суутал чич намайг шантаажлж байгаа юм а даянз нь хоёул уулзаж ярилцъя гэх болдын дуу илт суларсан байв. Жаргал тажигнтал хөхөрснөө. Цагдаагийн том дарга надтай зүгээр уулзлаа юу? Ямар ч хэрэг тохоод бариад хорж мэдэх хүмүүс шүү дээ. Чи тэгээд юу хүсэв? Мөнгө. Наадхаас ч нэг юм надад алга. Миний нэг хүн чиний нүмерт хорогдоод удлаа. Тэрийг л аммаар байна. Бас гал хам дүүгийн маань анхны хайр. Дээр нь 10 давхар байрыг чинь үн тохирч авъя. Үн тохирч гиснийг минь сайн бодож үзээрэй дээ. Би зөвхөн хувь эзэмшдэг. Бүгдийг ганцаараа зарах мэдэл хүрэхгүй. Хүмүүстэйгээ ярилцаад нааштайгаар шийдэж болно. Харин янжмаа сувда хоёрын тухайд боломжгүй.
Жаргал ахаад л хөхөрснөө. Миний олж мэдсэн мэдээллийг сэтгүүлчид яасан таата хүлээж авах бол энэ тухай чи бодож үзв үү? Чи муу шоронгийн ялтан намайг дарамтлна гинэ. Орцсны чин гарц. Болдын дуу чангарахад жаргалч дууга өндөрскөн төрийн нэр барьсан чи өөрөө жинхэнэ ялтан. За яах вэ? Утас руу чинь хідэн зураг явууллаа. Яг одоо хайртай эхнэр чинь бас энэ тухай мэднэ. Хайртай эхнэр гэж хүү дээ. Чи хайргүй лүү? Гэхдээ үзүүлчгэд буруу утахгүй ах өө. Болд шахаанд оржээ. Тэрээр хизээ нэгэн өдөр ийм зүйл болохыг тооцоогүй биш, тооцсон. Барилгыг өгч болохч янжмаа сувда хоёрыг хэрхэвч болохгүй. За яах вэ? Чи дийллээ. Би асуудлыг аль болох хурдан зохицуулаад эргээд холбогдъё. Химэн аргаа баран бовтонжээ. Цонхгүй битүү өрөөнүүдүүд чухам хэр удснаа үүлэн огт мэдэхгүй байв. Цаагч алга. Нойрмоглон унтавч хар дараад л сэрчгэн. Зүүдэндээч бодолдооч зөвхөн гардыг төсөөлөн ангирцээж нь аз жаргалаар бэлхаж айдас нь үргээд гой болчихдог. Өөрийг нь 50 сая төгрөгөөр чөлөөлсөн гэж бодохоор л бяцхан охины сэтгэл зүрхэнд хайр дүүрвч тэр өдөр нэх гоёгч хамт ирсэн дээ. Эхнэр нь байхдаа тийм сайхан эхнэртэй хүн түнэ мата намайг яаж таах вүлээ дээ гэж амандаа бовтнон толны өмнө хид хідэн удаа эргэлдэж өөрийгөө сонжиж үзлээ. Зэгс шиг нарийнхан биетэй үргэсэн янзахных шиг тормолцсон нүдтэй түнэ мата охин өөдөөс нь дүрлээ дэлширтэн. Гой ганган хувцтай өнөөх ихчтэй зөөрлөгч юм биш. Намайг тоохгүй юм бэ нөө? Дэмийл мөрөөдөж гэж бодох уяа нулимсан ирэхгүй мэлэмрэн гониглож орхино. Үүлэнг үхтлээ айж самгардаагүй харин ч 50 амгалан байгааг цаг үргэлж камераар нэвчөвт хянаж суусан жаргал өсөн дэлгэрч яваа үзэсгэлэнтэй хөөрхөн охинд дурлцгав. Бүхнийг мөнгөөр эсвэл нударгаар шийдэж ирсэн 60 орчим насны эрд дэндүү их насны зөрөө нь огт хамаагүй бололтой. Өнгөрсөн амьдралдаа нэг л эмэгтэйд хөл алдаж асан жаргалд зэгзгэр гойлог охин тэр бүсгүйтэй тун адилхан санагдана. Үл ялэгхэн тордчихвол үлдсэн амьдралд минь нар шиг гэрэлтэх сайхан охин байна. Зан аашин ч хэрэггүй тунгалаг гэсэн шүү юм бодон сэрэл хүсэлтэд автаж суудал утас нь хангинан муу мэдээ иржээ. Галзууртлаа ууралсан жаргал арчааг нохон гүлгнүүд юм а та нар ганц зэрийг дийлж чадахгүй. Улаанбаатарын нөхцөв болгоныг нэгжээдч болтгой тэр навшиг олоод ир гэж бархиран гадна хамгаалалтаа чангатахыг үүрэгтчгээд охин руу орохоор босжээ. Охиныг хин нэгэн залуу ирж байгааг сонсоод л хардаж харамлах сэтгэлд автан хуйл тачаал нь асаж орхисон аж. Хүчээр биш хүслээр нь буулгаж авъя хэмээн төлөвлөж асан жаргалыг итгэлт хамгаалагч оргил орс сурггүй алга болсон нь ийм тэсгэл алдуулжээ. Ааваас нь чахмиг насны хүйтэн харцтай хүн ороод ирмэгц айдас муу зүүн совинд автсан үүлэн таг хөшчгөв. Жаргал харцаа зөвлөлхийг хичээн хүчээр шахан нэмсэглээд би чиний амьдралыг бүгдийг нь мэднэ. Муу хүмүүс чамайг хорлохыг завдсныг ч мэднэ. Ах нь хамгаалж хэд хоног нуулаа. Нөгөө юу жаргал гинтхэн төгдөрч эхэлсэн өөрийгөө гайхан бие барихыг хичээн хоолоогоо заснаа. Юу гэнөөх вэ? Чамайг би жаргаж чаднаа гэж аяархан бовтнаад охин руу дөгсөөр гарнаас нь атгаад авлаа. Аха би юу ч ойлгосонгүй. Би жоохон хөвгөчтэй гэж үүлэн бовтноход жаргал чи чинь бие үнэлхийг хүсээгүй лөө? Бас массажны газар юм л сурсан байх. Юуг нь ойлгохгүй наа. Охид болгон тохиолдох аз завшаан биш шүү. Гэсээр үүлэн хумхин тэврээд авчээ. Гардад юу тохиолдсныг мундуу сайн мэдэх болохоор ачаатай машиныг нь өөр хүнээр жолоодуулан нутаг буцахтаа байгальд бүгдийг хэлчихв. Бяцхан охинд сэтгэл алдарчихсан биш вэц хэмээн зүрхшин бодож асан байгаал энэ бүхнийг сонсоод сая үнэн гэдэгт нь бүрэн итгэжээ. 30 гарчсан хүүхэдтэй нөхрөөсөө салсан авгааг хэн тоохов дээ. Тэр тусмаа гаарт гэж сэтгэлээ сэмлэн бодсон ч эцсийн мөч хүртэл зүтгээд үзэхээр шийдэн хуулийн байгууллагад ажилдаг өөрийнхөө мэддэх хүмүүрээс шахам тусламж хүслээ. Угийн өрөвч зөөлөн зантай байгаал сэтгэл зүрхээ биш хүн чанараа дагсан нь энэ.
Агимаг ичний таних болсон тул тэр дорой холбогдсон учир байдлыг мэдээд эрүүгийн архаг гэмт хэрэгтнүүд юм байна. Чи гардыг цагдаад ханд гэж хэл. Гэхдээ Агима аль эрт яваад өгсөө. Би хориглоо дийлсэнгүй. Чи хүрээд ирээч. Надад нэг арга байна. Гэхэн тэр хоёр бүсгүй уулзалтад массажны газар руу очин сувдааг дуудан гурвуул яах их тухайга удтал ярилцав. Үйтэнгийн эмзэг төрхаан бүсгүйчүүд гар дүүлэн хоёрт ямар нэгэн аргаар туслахыг хүсвч тоомтой санаа орж ирсэнгүй. Эцэст нь эзэн босд дуулахаар шийдэн хэлэхэд янжмаа одоо л учрыг нь ойлголоо. Болтыг дарамтлсан хүн игүүлэг хулгайлсан юм байна. Та нар юу ч хийгээд хэрэггүй. Нуугдцгаа. Огтыг бүгдийг нь төр явуулаад бооны та хоёр л үлд. Гинтийн шалгалт ирж магадгүй химэн их л сандрангуй хэлээд нөгөө залууд анхааруулж хэл. Жаргал ямар аюултай хүн болохыг чи мэдэхгүй гэх биш. Буудлын руу ороод ямар ч нэмэргүй гэжээ. Агима байгаль хоёрт учрыг сайтар тайлбарлсан сувда та хоёр ч гэсэн нуугдсан дээр байхаа би дотгошоо орохоос аргагүй болчихлоо. Цагдаа нар мэдсэн болохоор удахгүй арга хэмжээ аавна. Гिचгээд ажил руугаа гүйгээд орчхов. Чухам юунд хутгалдаж орхисноо сая л бүрэн ухаарсан Агима хоёлаа яах вэ? Ер нь гэснээ эргэн тойрноо төгшөөртэй харж дуугаа намсхан сувдагийн хилдэг үнэн байхаа хамсаатнууд нь хаасайгүй яваа. Гардад нэмэр биш нэрмээс болно. Нэг тийшээ нуугдъя. Гэхэд байгаль толгой дохин зөвшөөрч машин руугаа алхацгаав. Гэвч тэд хожимджээ. Машиндаа хүрвүүгүй юу том жип ханаас ч юм гинтхэн гарч ирээд л хоёр бүсгүй амийг таглан яах ихийн зургүй бариад авчээ. Сайхан хүүхнүүд байл шүү. Байрандаа аваачаад харин тийм ээ бүр аазга хөдөлчихлөө байна. Боссын замд хөндлөсч л байдаг. Эднэр одоо хин гихчлэн ирээцэргүй үг ярилцах залуус байгаль Агима хоёрын хөхөгцгийг бацлан ёстой дураараа болцгоож байлаа. Буудлын руу орох үнэндээ л амаргүй харагдаж байв. Жаргал аль хэдийн мэдсэн болохоор үүдэнд нь хамгаалалтынхан бололтой том биетэй залуус хөлхөлдөн. Тэднээс айгаагүйж шууган дэгдэхийг хүсээгүй гайрт нилээн бодож зогссноо галын шатаар дээш гарахыг илүүд үзжээ. Оргил худлаа хилээгүй л бол үүлэн хамгийн дээд давхарт байх ёстой. Цонхыг нь битүүлж хаасан булангийн өрөөнүүдэд байгаа болов уу гэж таамаглан шатаар өгсөөр дээр гарч чав. Дотогш ороод доош буувал урт хонгил байгаагаад бахин биетэй хоёр залуутай шуудал тулчхав. Гардыг хаанаас гараад ирв гэсэн янзтай алмаарын гайхаа хоёр эрийг сэхэрч амжихаас өмнө цохиж унгаад нэгнийх нь гарыг хуг мушгин охин хаана вэ химэн нүдэрээ цааш ширтэн асуулаа. Амаргүй ир бололтой. Өөдөөс нь муухай харснаа нулимж байна. Гардад цаг хугацаа маш үнэтэй байсан тул огцом хөшин мөрийг нь мулталж орхиод хашгирхаас нь өмнө дуугарвал нөгөө гарыг ч хуглан шүү. Охин хаана вэ гэж байна. Хулхин бууж орхисон өнөөх залуу тэр булангийн өрөөнд байгаа гэлээ. Гайрт хамгаалагч залуусыг холбон гавлаж орхиод хөнхөөнгүйсээр хаалганд тулвал дотроос нь үүлэнгийн хашгирах дуулджээ. Мөх хөгшин нохой. Гайрт хаалгыг ирчээрээ мөрлөн хідэнтэй хүчтэй түлхэхэд модон хаалга ханзран онгойчхов. Үүлэн хомхин тэврээд орлоо зүтгэж асан жаргал зог тусан эргэж харснаа. Чи хин бэ? Яаж энд? Гэтэл үүлэн гайрт ахаа химэн чарлаж жаргалч хэн болохыг мэдэв бололтой охиныг түлхэж орхиод их хол явжээ чи. Эртхэн ирсэн замаараа сурсан дууга дуулаад буцвал аминд чи үлзийтэй шүү. Ингэсээр хажуу тийш гიშгэлэн шүүгээрөө хиламхийн харсаар дөхөж байна. Шүүгэнд ямар нэгэн зэвсэг байгаа нь илт. Муугаач донтой хөгшин төгцөг. Гайрт ухсгийж жаргалч шүүгэний шургуулга руу зүтгэлээ. Хүчтэй цохилтонд өртсөн ч шургуулганаас худах шүүрч амжсан жаргал таамгаар савхад гардын гарт оногдон тун гүнзгий зүсэгдчихв. Гэвч хоёр дахь цохилтонд эрүүгээ хуг шаалгасан жаргал шүүгээ мөргөн онхолтон унаад дахин боссонгүй. Үлгэрийн ханхуу яг л хүсснээр нь хүрээд ирлээ. Үүлэн ухсхийн гардын ингэр тэврүүлээд хархан нүдэндээ нулимс мэлмрүүлэн аха баярлаа химэн аяархан шивнэж охиныг зүрх алдан ингэртэй наасан гайрд цаг баг байна. Хойлоо зогтъё
гэж хэлчихэд үүлэн хөдлөнгүйсээр дээврийн гонх руу гараад хаалгыг сайтар түгжиж орхив. Одоо яаж буух вүлээ? Жаргалын хамгаалагч нар аль хэдийн мэдсэн байгаа. Төрхөн зөөр яахаа мэдгүй алмаарсан гардыг аха гарнаас ч цус гарч байна штэ гэж уйлгнах үүлэнгийн дуу сэхэ оруулав. Цамцаа уран гараа болгоод миний дөө тайвшир чи ахаасаа чанга зураад хэвэрч чадах уу? Нүдэ анаарай. Энэ шатаар бууй гэлээ. Гэвч ийм гартай энэ өндрөөс буун гэдэг яагаад ч бүтэршгүй нь илт байв. Хамгаалагчид мэдсэн бололтой гонхны хаалгыг бичгэнтэл нүдэж эхэллээ. Гинт утсан дуугарч би совдоо байна. Үүлэн олсон уу? Олсон. Агима байгаль хоёрыг бас барьцгааж. Юу гинэ? Гардын хөл сулран суун тусгаад чи энэ хүнтэй ярьда хаана байж болох уу? Цагдаагийн хурандаа болд хитгэн зүйл тавчхан асууж хаад дээвэр дээр нь нисдэг дэрэг бууж болох юм байна. Чи 10 минут тэсэж чадах уу? Гэлээ. Би тэснэ. Байгалагч Агима бид ориглыг олж байцаагаад байгаа газрыг нь олчихно. Та хоёр л тэсээрээ. Гээд утас тасарчээ. Гонхны хаалга эвдрэн бүүн залуус гүйлдэн гарч ирэхэд үүлээ. Чи галын шатаар доош буугаа зуухт ахан торгой гэсээр нудрах зангидан үндийсэн гаард би 10 минут тэснэ хэмээн шүд 100 шивнэж байлаа. Элит гэр бүлээс гаралтай тунгалаг бүсгүйтэй хитгэн хором ярилцсан ядам үнэхээр биширч гүйцжээ. Биендээ таарсан махмиратай цэвэрхэн бүсгүй аж. Том эзэнт гүрний цор ганц өв залхамжлагч атлаа элдэн маяг их зангүй юм. Ядмын яриаг анхааралтай сонсож дуусаад таны саналыг бид судалж үзээд эргэж холбогдно. Та нэрийн хуудас үлдээгээрэй гээд сэтгэл татам инээмсэглэжээ. Жаргал болт хоёр тохиролцсныг мэдсэн ядам санаа амраад баярлалаа. Таныг дараа хоолнд урьж болох уу? Химэн аятаа дотн төрөх гарган хэлэхэд тунгалаг мөнөөхөл сэтгэл татам инээмсэглэлээрээ шагнаад би ч зав муутай хүн л дээ. Ер нь л худлаа болох байхаа гэсээр ядмыг үдэж өгөө. Ийм сайхан их нэртэй атлаа хятад Тайландаар доншуучилж яваад ирсэн янжмаагийн юунд нь болдог байна. Хайр гэж сони юм шүү. Химэн болдын тухай игдүүцэн бодсоор гарсан ядмын сэтгэлд нэгэн санаа гинт төрж түүндээ баясан нэмсгэлсээр машиндаа суужээ. Ийм сайхан бүсгүйг араар нь тавиад л явж байдаг. Мөнч дүүрч гисэн тэнийг юм а. Асар их өв хөрөнгөний эзэн бүсгүй шүү дээ. Химэн өглөх ядмын утас дууран оргил баригдсан тухай мэдээлэл авлаа. Арчаагүй новшнууд юм а. Хамт явсан бүсгүйг нь олж байр. Энэ тун чухал шүү гэж тушаагаад уцаа тасалсан ч дахиад л муу мэдээ сонсжээ. Ядамт төрсэн санаа нь яг л хүсснээр өрнөд эхэлсэн тул тэр даруй жаргалын буудалд хүрэн дотогшоо орлоо. Хамгаалагч нарын ихэнх нь дээвэр рүү гарсан харин жаргал хүнд гэмтсэн гэж дуулав. Иймч дуудсан юм уу? Та нар дээш гараад нөгөө навшиг заавал байрж ав. Алдаж болохгүй шүү. Ингэж хашгичаад цахилгаан шатанд суун дээд давхарт гарлаа. Ядмыг орж ирэхийг харсан жаргал хажуудаа зогсох хоёр хамгаалагчийг дохиж явуулаад чи ч гэсэн дээшээ гараа. Миний ирүү хугарсан болол та. Ингэчгээд салгансан гараараа виски хундаглан асгаж цутган балгалчхаад өвдөлтөндөө яолон архирсаар байв. Дээвэр дээр нилээн ширүүн юм болж байгаа бололтой орилолдон яололдох сонсдох хагаад ядмыг гонх руу өгсөхдөө зэрэгцэн нисдэг тэрэг хуржигнэн ойртох дуулдаж эхэллээ. Хүн новш гэж мөн нохоонууд үнээр авчихжээ. Алив та нар буц төргөл гэж хашгичэн цус нүчтэйгөө хутгалдан гэмтэж бэртсэн хамгаалагчдаа гонх руу оруулаад дотроос нь түгжиж орхив. Та нар үгээ нэгтгэн шүү. Нууцаар орж ирээд босс руу дайрсан. Бид хамгаалсан гэж хэлээрэй. Гэж ядмыг захиж зогсдол мухрын өрөөний тэндээс хэн нэгэн толгойлогч амьсгал хураачихжээ. Үхчихсэн байна гэж чих дөжөртөл хашаарах дуулджээ. Жаргалын шантаачнаас хэрхэн мултрах аргаа бодон толгоогоо гаршлагаж суусан болдоос дээд сургуулийн найз тусламж ирснээр асуудлаас аятайхан гарах боломж нэгдэжв. Энэ бол тунж аз ивээсэн хэрэг боллоо.
Гэтэл янжмаа залгаж гайрдын тухай мөн Агима байгаль хоёрыг барьцаалагдсан тухай хэлж Болд яаралтай арга хэмжээ авч эхэллээ. Болдын явуулсан мөрдөгчөд ориглоос үг алдуулж чадсанаар цаг алдалгүйгээр байгаль Агима хоёрыг олж барьцаалагчдыг барьж дөнгөв. Тусгай тасгийн нисдэг тэргийг богино хугацаанд дайчлан жаргалын буудлын дээвэр дээр буухад цуснд будагдан танигдахын аргагүй болсон гард дэрэгдэнд хингэнтэл уйлан суух торхон охин угтжээ. Өөрийн ирэхгүй бахархах сэтгэл төрсөн Болд залууг аваад яаралтай нис эмнэлэгт хүргэж өг химэн тушаагаад гонхны хаалгыг эвдэн дотогшоорж хамгаалагч нарыг нэг нэгээр нь барьж эхэллээ. Гэвч гардад задуулсан жаргал нас барчсан үнэнч туслах ядам нь харцаа гялалзуулан ухтаад та нар алуурчинг барьсан уу? Бид хууль бус юм хийгээгүй. Харин өөр их чинь мэднэ гэж хашгичж баривчлахаар дөхөх ажилтнууд руу хоёр гараа сунган намайг барил та байр. Гэхдээ алуурчинг зүгээр орхивол цусан өшөөгөө заавал авах болно гэдгээ амлая. Ирүүгийн ертөнц ч гэсэн өөр ингэсэн хуультай. Харин тохиролцож болно үсттэй гэд Болд руу сэм ирмэж амжив. Гард хэтрүүлсэн бололтой гэмт хэрэгтэн ч гэсэн хүн ар гэр хамсаатнууд нь зүгээр орхихгүй. Тэгэхээр тохиролцох гэд оролдоод үзье. Химэн тэрхэн зур бодож амжсан Болд ажилтнуудаа хориглон болиулаад та нар гарч бай. Би энэ хүнтэй хэд үг солиотхъя гэжээ. Ядмын хүсэлд тун энгийн зүйл байв. Тэрээр жаргалын орыг залгаж бүлэглэлийн тэргүүн болох санаатай амьсанж энэ бүхнийг болоогүй гэж бодоод л хавд арчихъя. Үгүй гэвэл гард төдийгүй эрхэм хурандаа тааж аюул дүртэн. Би бол шоронгоос айхгүй байна. Тэр бол миний гэр шүү дээ. Харин өнөөх бокс чин залууд л амаргүй байх болов уу гэжээ. Ядмын санаархлыг дорн ойлгосон Болд за яахав чинийхэр болъё. Энэ бүхнийг дарж чимээгүй болгоход чамгүй их мөнгө орохыг чи сайн мэдэн дээ. Гарах зардлыг хуваая. Ингэснээр тэд тохиролцож чадлаа. Хүссэндээ хүрч чадсан ядам сэтгэл хангалуун үлдэж хэсэг зуур нам гүмхэн ичиж орхилоо. Анх удаа иржүүдийн ирээцэргүй үйлдэлд үхтлээ айж цочирдсан байгалийн ухаан санаа бараг л самуурч орхижээ. Мууч, сайнч, салсан нөхрөөс нөөр хинч хүрээгүй онгон дагшин биенд нь дураар халдах иржүүдийн хараалын муухай үгийг сонсоод дотор нь мухайран огоодос хүрч байв. Машинтай хэр удаан явсныг чухам хаана хүрээд ирснийг ч мэдгэсэхөө боломж байсангүй. Байглаа, битгий сандраа. Ухаантаа сэрэг бай гэх Агимагийн үгэнд баг багаар зоригжин өөрлөө зүтгэлэх залууг тасгийтэл алгадаж орхиод чи одоо тэнийг юм уу? Бид хоёр яагаад зүг зүгээр баригдсныг ойлгох ухаан алга уу? Та нарыг цагдаа нар аль эрт мэдчихсэн мөтгөн хүрээд ирнэ гээд хашгирчгаав. Яаж ийм үг хэлэх ухаан орсон бүү мэд цагдаа нарын тухай сонсмогц өнөөх ирийн царай хувьсгийн муу янхан надад гар хүрдэг хинбэ чи ингэснээ байгалыг цохоод унахчав. Агимата ноцолдон бараг л нүцгэлж чадсан залууч байгалийн хэлснийг сонсох бололтой эрчин сулраад ирлээ. Үүнийг анзаарсан Агима та нар хурандаа болд гэж сонссон уу? Босс их ч мөрдөж байгаа. Бид хоёр та хэдийг орхинд оруулсан. Насанд хүрээгүй охин хулгайлсныг ч мэдсэн. Хоёул тачаалаа барьж дийлэхгүй байгаа бол намайг хүчинд дараа нь ирэх ялыг дааж чадвал шүү дээ. Химэн чадал мэдэн хашгирлаа. Байгальд алгадуулсан залуу Болдын нэрийг сонсмогц хөлхөн буун царайн зэвхий дааснаа. За яршиг да. 30 гарсан хөгшин авгаанараар дутлаа юу? Мөрөд ч гэсэн 2 гэж хивээ. Би ла боллоо. Гудмаар дүүрэн 18-тай охид холхиж байхад та хоёроор яах ч юм билээ дээ. Ингэсээр тамхи хасаан холдоод явчихав. Байгалийн санаандгүй хэлсэн үг болоод Агимагийн анхааруулга аль аль нь байгаа онжээ. 3 залуу тамхи хасаан муухай царайлан зогсдол бүсгүүчүүдийн хэлсэн үг үнэн болохыг нотлох мэд цагдаагийн машины дуут дохиох ангинан төд удалгүй цагдааноорч ороод иржээ. Нүүрэндээ хүчтэй цохиулсан байгаль эмнэлэг рүү явж бүх зүйл сайнаар эргэлээ. Харин гард маш хүнд бэрчсэн байв. Нүүрэнд битүү хавдар, танихын эцэс алга. Өөрийг нь 8 насаараа дэнчин тавин хамгаалсан гардаас огтхонч холдохыг хүсээгүй үүлэн аав нэрж дагуулan явснаар байгаль цахих боломж гарчээ. Гэхдээ гард ухаан ормогцол үүлэн яасан бэ? Зүгээр үү? Ингэж асуусан нь байгалийн хүсэл мөрөөдөл хан мөргөн унсантай адил санагдаж өөрийн ирэхгүй нулимс мэлтэгнүүлэн
Охин зүгээрээ чи бие бод маш их гэмтсэн байна гэж арай ядан шивгнэж нулимсаа сэм арчаад гэрийнхэнд чинь мэдгдсэн байгаа. Аав дүү хоёр ч өнөөдөр наашаа гарсан. Эртлэн чамайг би сахида гэжээ. Болж өнгөрсөн бүхнээс хамгийн их сургамж авсан хүн бол Дамдан. Үр хүүхдээсээ илүү хайрлаж хүндэлж байсан эхнэр Цолмон түүнийг үүлэн дүүлэнгийн ээжийг ахаад л хуурчав. Тэр бүхэл Нүрбек охиныг нь хулгайлан эрүүгийн архаг хэрэгтэнд зарж орхижээ. Цолмон өөрийгөө өмөөрч үг хэлгэн бүхэл уучлалтч гуйхгүйгээр яваад өгчээ. 4 настай жаалхан хүүгээж авч явсангүй. Дамданд ч ялгаагүй харамсах эсвэл гутрах сэтгэл төрсөнгүй. Харин ч мөрөн дээр нь дарсан бол харч чулуу үгүй болчих шиг санагдан нэг л сайхан болчихлоо. Орчлонгийн им хүүстэн бүхэн ийм биш байлгүй дээ. Миний сонголт л буруу байж химэн бодол хийлж илүү их ухаарлыг авсан Дамдан зөвхөн үр хүүхдийнхээ төлөө амьдрахаар эрс шийдсэн ажээ. Охинд нь маш их тус хүргэсэн гард гих сайхан сэтгэл залууг өдөр болгон эргэж тойрон баярлсан сэтгэлээ илэрхийлж байв. Тэр болгонд үүлэнгийн царай баяслаар гэрэлтэж гардыг хармагцаал учиргүй догтлоод байгааг анзаарсан Дамдан охиныгоо дурлцчихжээ хэмээн ойлгожээ. Үнэхээр тийм бололтой. Гэтэл гардыг нэг сайхан бүсгүй байн асран тойлж дэрэгдээс нь холдохгүй байгааг хараад энэ залуу чинь ийм сайхан найз бүсгүйтэй байна штэ. Миний годгор охиныг яаж таах вүлээ дээ хэмээн шимшрэх Дамдан охин минь энэ гард чинь найз бүсгүйтэй байна. Бид хоёрыг үе үе ирээд байвал гайхах вэ дээ гэж хэлж үзэхэд үүлэн ихэд игдүүцэн зүгээр л танилна гэсэн ч би гэснээ нулимс гэлтгнуулан таг болчихов. Нэгийг бодож хоёрыг тунгаасан Дамдан жижиг машинаа зарж дээр нь цалингийн зээл авснаар 50 сая төгрөг бүрдүүлэн гардад өгөхдөө охины минь хийсэн үйлдэл бүхэн надаас л болсон. Би олигдоох эцэг байсансан бол хин хинд маань ийм хэцүү зүйл тохиолдохгүй байлаа. Намайг уучлаарай гэжээ. Гайрт татгалзмаар байсан ч энэ нь дэндүү ёс зүйгүй үйлдэл тул мөнгийг байгаль руу шилжүүлчгээд аха надад санаа зовлтгүй. Би хиндэж ялгаагүй чадхаараа туслах л байсан. Харин та үүлэн дүүлэн хоёрыг сайн асарч хамгаалж яваарай гिचгээд нүүр буруулан санаа алдахыг Дамдан тун няхуур ажиглаад авчээ. Охиныхоо хүслийг тэр мэдсэн. Харин энэ залуу чухам юу боддог бол хэмээн таамаглаж асан Дамдангийн сэтгэлд тун таатай мэдрэмж төрсөн нь нээлт үл мэдэгхэн мишилзэж байлаа. Сар гарan нам жим бүгсэн ядам багсаах ажил хэрэгт оролцож эхэлсэн нь мэдээж шантааж дарамт. Ихэнхдээ захиалга ирэх тул төрхөн зогссон мөнгөний урсгал ахаад л сэргэж хийцгүүрч уйдаж асан залуус нь дадсан ажилдаа шуурхайлан оржээ. Бат найдвартай артаал өмгөөлөх хүнтэй болохоор тэд энэ ажилдаа тун дуртай. Болдыг ажиглаж байж магадгүй гэж хаширлсан ядам ажил хэрэгээ тун яхуур явуулах зураа сэтгэл татан бүсгүй тунгалагтай хид холбогдсон утсаар ярьж нэлийн гуйсны эцэст өнөөхөн цуг хооллох саналыг нь зөвшөөрчээ. Ядмын гол зорилго бол тунгалаг бөгөөд өөрт нь ч талтай хандаад байгаад ихээхэн урамшиж догдолсон хүн өдөржингөө л хөл болон бэлдэв. Болттой тохиролцож чадсанараа айл тал ямар ч хохирлгүй хоёр дэш болсон бөгөөд үг алдаж бууж өгсөн ориглыг ч тэр уучлжээ. Нэг гарныхаа 5 хурууны хумсыг сог татуулсан шоронгийн гал хам нь гардыг зүгээр орхихгүйг сайн мэдэгч гаднаа хоригдсон дөрөв зөөлөн бид тохиролцсон шүү. Болт хурандаа хооштооч хэрэг болох учиртай. Тийм болохоор цаа залууга зүгээр л мартчих хэмээн бараг л тушааж орхижээ. Ориглыг тэр сайн мэднэ. Өш санахта тун гаргав нэгэн бөгөөд эцсийг нь үзэж байж салдаг зантай. Болдын амаргийн явдал массажны газар охтын тухай мэдээллийг оргилд зориуд өгөөд энэ бидэнд хэрэггүй чи устгахчих хийх ажил их байна гिचгээд сэм танцаар байв. Оргил удаан тэслээ. Гэвч өнөөх мэдээллийг устгахсангүй. Харин ч эсэргээр ашиглахыг шийдсэн бололтой болдын ихнэрт мэдэгдсэн тухай мэдээлэл ирж үүнтэй давхцсан тунгалагч хоолнд орох саналыг нь хүлээн авчээ. Ир нөхөртөө гомдож сэтгэл гундуу яваа энэ үеийг нь ашиглая байз. Ингэж тун итгэлтэй амандаа бутнаж суутал тунгалагч хүрээд ирэв.
Сайхан алаг нүдэнд нь хараажаар гуниг мэлмэрч зориудаар инээмсэглэх хаягдах нь яг л ядмын хүссэн дүр зураг мөн. Би барьсан тасгаар даашин зүмссэн тун гой зогсон харагдах агаад ингэр төрөх хөхн ярих тоолонд томболцож байв. Ядмын хуйл тачаал тэсхийн аргагүй болж хоололсны дараа өрөөнд орж хундаг дарсан унгаа яриагаа өргөлжлүүлж болгосон болов уу? Энд дэндүү хүн ихтэй гэж аяархан хэллээ. Тунгалаг татгалцсангүй. Ингээд төрийн цагдаагийн баян сайхан ихнэр миний гарт ордгийн байжээ. Бошуухан л химэн адган бодох ядам мөсгүйг дагуулсаар үүлэнг хорж байсан нууцлаг өрөөндөө орлоо. Энд чинь цонхгүй ямар гэж газар вэ? Гэхдээ тун гой тогчулсан байна гэж дуу алдах тунгалагт дарс хундаглан нэмсэглэх ядам талигаж жаргал маань ингэж засаж янзалчгаад ганц удаа л орж ирсэндээ зайлвал ингээд болсон явдлыг товч тайлбарлаж өглөө. Яриа улмал халуун дулаан өрнөж тунгалаг ядам хоёрын хоорондын зай дөхсөөрөл хацар нь ягаарч халамцаж эхэлсэн бүсгүй манаа нөхөрч ялгаагүй төрийн хувц өмснөөс л биш тэр жаргал гихчээс дээрдэх юмгүй би өнөөдөр л мэдлээ гээд уйлагнаж эхэллээ. Энэ нь алтан боломж. Ядам дотроо ийн дуу алдаад альчуур өгөхт альмаар тунгалагын дэргэд суугаад мөрөөр нь сэм тэврэн өөрлүүгээ татлаа. Тунгалаг сэртгийн харснаа ядмын гарыг түлхэн ингэж болохгүй би чинь гэр бүлтэй хүн ер нь явъя гээд өндийтэл ядам сандран юун даяар авъя өдөд нөхөрч нь өөр бүсгүйтэй худал цооч байж мэднэ шүү дээ би ийм зүйлд бүр дөжөрсөн хүн худлаа биш байхаа чи яаж талигаж маань амьсгал хураахын өмнө энэ тухай хэлсэн босгоор өндийсэн тунгалаг буцаж сууснаа юу хэлсэн гэж би өөрт чинь эртнээс сайн болсон. Тэгээд л танаа гэр бүлд тэр тусмаа чамд муу зөвлбүү тохиолдосоо гэсэндээ л ядам хит яарч тунгалгийг уйраах санаатаа зүтгэхдээ жаргалыг алжгаснаа бараг л хэлж орхижээ. Юу гинэ? Нэрэ гэж үү? Өнөөх залуу тэгээд яасан? Ядам сандарч эхэлсэн ч тунгалагт тал олох гэсэндээ тэр ч сайн зогсон байсан л да. Жаргал өөрийг чинь хорлох гэхээр л би нэмээд яасан гэж уур хүрээд дэлсэж орхисон. Ядам алдаа гаргаснаа төдхөн ухаарад гэхдээ тэр залуугийн цохилд үнэхээр орсон байсан. Би цохиж юу шалах вэ дээ? Ирүүн хугараад бас арагш савхта чулуун хаан мөргөөд тархин л гимцэн бололтой байсан. Тунгалаг ухсгийн босоод чи юу үлгээр яриад байгаа? Яах гэж ийнэ? Надад чи биш тэр залуул тусалсан юм байна штэ. Ер нь би явлаа гээд өөдрөө зүгэлтэл би алсан. Би цогсон. Үгүй би түлхэж гисэн. Химэн учир нь үл ойлгогдох юмс бовтнах ядмын харцанд хоёул тачаалын гал сүмэлзэн ухсхийх үед болд тэргүүтээ цагдаа нар орж ирэхэд хамгийн ард нь оргил булталцаж байв. Эмнэлэгт сар гарan хэвтэж эмчлүүлсэн гайрд бүрэн илааршин урдихшгэ эрүүл чирэг болж чаджээ. Энэ хугацаанд хурандаа болттой олон удаа уулзаж ярилцсан. Би хүн алаагүй. Хаан яаж хэр хүчтэй зогхоо сайн мэднэ. Жаргалыг ганцхан удаа эрүүнд нь зогхохдоо тунган тааруулсан. Эрүү хугарах бол энгийн л гэмтэл. Өөртөө тун итгэлтэй байгаа эрмэг зоримог залуугийн хэлсэн үг үнэн гэдгийг болд сайн ойлгожээ. Тэгэхээр энэ муу ядмал нохойтсон болол та. Харин яаж илчилэх вэ? Туршлагатай цагдаа болд асуудлыг тун амархан шийдэн ориглыг өөртөө урвуулснаар ядмын үйл хөдлөл бүрийг цаг алдалгүй хянаж чаддаг болсон төдийгүй эхнэрт нь дурлан санаархаж буйгч олж мэджээ. Болд эхнэртээ бүхнийг хэлээд сонголтыг өөрт нь үлдээсэн. Тунгалаг нэлээд бодсны эцэст чамайг надад хайргүйг би мэднэ. Үр хүүхдүүдийнхээ төлөө гэхээс илүүтэй би өөрөө чамд маш их хайртай учраас л өдий хүртэл чимээгүй амьдралаа. Тийм болохоор чамд сүүлчийн удаа тослъя. Дараа нь зам замаараа гэж хэлчгээд ядамтай уулзахаар зориглосон нь тэр ажээ. Эхнэр нь олон зангүй. Нэг л шийдсэн бол эргэж буцахгүй нь тодорхой. Болд хийж ирсэн бүхнийгээ бусдын төлөө гэж бодож байсан ч эцэст нь хинж ойлгосонгүй.
Үүлэн шиг хэдэн 100 охид амар хэлбэр мэд санагдах энэ замыг сонгоод хожим нь өнгөрсөн бүхэндээ харамсаж амьдран шүү дээ. Та нар эрх мэдэлтэй хүмүүс ийм аргаар биш өөр хийж яагаад болдгүй юм? Химэн чин сэтгэлээсээ шивнэх гардын үг бүр чихэнд нь байнга хангидаг болсон. Болт нилийн бодож янжмаатай удаан ярилцсны эцэст түншүүдтэйгээ зөвлөлдөөд өндөр барилгын 9-10 давхрын үйл ажиллагааг зогсоож доод давхруудтай нэгтгэхэд би энэ бүхнээ зогсоосон ч өөр хэн нэг нь хаа нэгтээ ийм зүйлийг хийх нь гарцаагүй гэж харамсал халаглалын завсар хэлэх үед түүнийг ойлгодог ганц хүн болох янжмаа толгой дохин өмөлдсөн гэдэг. Чухам хэнийх нь зөв бас хэнийх нь буруу гэдгийг бидэнд цаг хугацаа л харуулах буй за. Саяхан сар гарангийн өмнө дүүгээ хөтлөн зугтаж асан үүлэнтэй бурхны хувь зохиолоор таарсан сайхан сэтгэлд гардын амьдрал адал явдлуудаар дүүрэн өрнөсөөр эцэст нь учир зүгээ оллоо. Тэд бие биенээ олжээ. Чин үнэнч хайраар бие биен лүгээ тэмүүлэх хос залууст хинч саад хийж чадсангүй. Миний охинд аавынх нь өгч чадаагүй тэр аз жаргалыг бэлэглэж чадах хүн бол ганцхан чи. Би чамд бүрэн итгэж байна. Химээ нулимс туслуулан гар даллан хоцорсон дамдан тийм ээ би итгэж байна гэж дахин бовтнож хоёр хүүгээ чангаас чанга тэрсээр байлаа. Үзэгсэлэнтэй гүнж үүлэн охин маань юунаас илүү аз жаргалтайгаар инээд алдан үе гайртлуу хайрын харцаар ичингүүрэн ширтгүйд ачааны машины хүчрхэг хөдөлгүүр нэгэн химээр хүнгэнэн хизээч төгсөхгүй амьдралын их зам руу хурд нэмэн орж наран шингэх зүг рүү алсарсаар далдарлаа. Хүн сонсвол үл итгэм амьдрал бидний дунд оршсоор байдаг нь үнэн ажээ. Магадгүй цаашдаж улам хүчлэн өрнөх үйзээ. Эцэст нь хэлэхэд болд янжмаа нарын сэтгэн хийсэн үйлдэлүүдийг зохиогч миний бие хизээч буруу шаахгүй. Сонсогч та бүхэндээ зохиолч Стенүний даалд ертөнцийн нэртэй сонирхолтой зөв бус үг агуулгдсан зөвхөн насанд хүрэгчтэй зориулагдсан зохиолыг бүтнээр хүргэлээ. Ивэл зохиолын талаар болвол ерөнхийдөө зохиолч маань надад зохиолынхоо хэсгүүдийг явуулаагүй байгаа болно. Тийм учраас та нар маань төвчээртэйгээр хүлээж аваарай. Дараагийнхаа зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.